байсан. Тэгээ багшийн заавраар юугаа хийгээд хийсэн. Одоо нөгөө цэвэрлэгээ хийсэн. Стоп хийсэн. Тэгээд нөгөө усан цэвэр нөгөө 2 спиртээр тэрийгээ хийсэн. Цусаа цэвэрлсэн. Тэгснээр одоо нөгөө хашиг автодлохоо байсан. Олон аргаар үзчихсэн тэр энэ маань нэгдүгürt маш хурдан, хоёрдугаар үр дүнтэй маш сайхан арга болсон. Сая би бас ганцхан дээр бас сайхан ажиллаа. Гуравдугаар нь хавдрын эстээр ажилласан багшаа. Одоо энэ сайхан номноосоо. Тэгэхээр хавдрын эстээр ажиллаад яг тухайн үед үлдчихсэн. Гэхдээ хүчтэй байж нэгдэг нэг юу үлдчихсэн. Тэгээд тэр маань байх болсон. Тэгээ маш их өндөр сайхан үр дүнгууд гарсан. Дээрээс нь мэдлэгээ маш сайхан тэлж чадсан. Тэнд маш их баяртай байгаа. Тэгээ манай охин жаз хийцтэй байсан. Хүүхэд багсаасан. Тэгээ томроод ирсэн яг энэ гарын бүр ингээд энээсээ ингээд угшаа жаз хийцтэй байсан. Тэгээ манай охин нөгөө их усүрийн эсээр охиндоо зааж өгөөд хийсэн. Тэгсэн манай охины гарынх нь харшлан ингээд зүгээр болж эхэлсэн. Тэгээд манай охин хийж ихтаа за миний охин одоо тэгээ хийгээрэй гэсэн зайлуулах хэсэг харсан байгаа байхгүй. Тэгээ үүртээ харангуйдаа хөөх ямар сони ийм юм бас байгаа гэх гайхаад тэгжсэн. Тэгээд их гоё ярьсан. Ингээд нөгөө жоохон чихэр юм уу жоохон мэхээр ингээд нүүрнийх нь ярьсан маш их сонирхолтой байсан. Тэгээд нөгөө хамгийн сүүлд нөгөө шар юу гэрлээрээ ингээд нөгөө охиныгаа юу яагаад багшийн зааварчилгааны дагуу явуулсны дараа манай охины нүүрний арьсан их гоё болоод гарных нь арьсан доороосоо ингээд цаагаад тэр нөгөө эхлээд нөгөө зүгээр үлд шиг юм явж ирсэн одоо писараад гэж явж ирсэн сүүлдээ ингээд нөгөө өхөр үлд гэдэг шиг юм том болсон байхгүй. Тэгээ тэр нь ингээд сайхан идэргээд гоё болсон. Тэгээ манай охин боо баярлалаа. Тийм сайхан маш гоё үр дүнд болсон. Та баярлалаа. Тэгээ өшөө одоо ингээд энийг улам ингээд дэлгэрүүлээд миний найзууд, миний хамт олон те ингээд хийгээд ингэм бол маш их гоё үр дүнгууд гарна шүү. Тэгээ бүгдээр гоё хийцгээе. Багштай баярлалаа, гялалаа гэж хэлмээр байна. Тийм. Би одоо нэг тийм мундаг олон хоног хийгээгүй байр хийхгүй байсан ч гэсэн одоо цөөхөө ид хам хийхэд юм одоо жишээл 2 өдгөр ингээд хатгуулж үрждэг байсан. Нэг ингээд зүгээр болжээ. Тэгэл одоо нөгөө сая одоо хамгийн сүүлд багштай хийж ирсэн энэ технологи тийм. Тэрийг хийхэд чинь би одоо тэр нэг өвөөцэд идэг байсан ганц хоёр хүмүүстэйгээ яг шинээр оруулаад ингээд хайрын технологи хийгээд ütсэн чинь айгүй тийж одоо бүр анх удаа л энийг сайн мэдэрлээ ингээд өөртөө өөрчлөлт ороод тэр хүмүүсийг бүр ингээд би бүр өөрсдөө чөлөөлөөд уучлаад тэгээ тэр хүмүүс бас надаас чөлөөлөгдөд намайг уучлаад ингээд бүр яг ингээд нэг бүр нэг юу чөлөөлөгдөж байгаа бүр мэдрэмж надад бүр яг ингээд төхөрлөө. Тэгээ энэ ганц удаа л би нэг хийж штэ. Тэгээ одоо би энийг бол ерөөс энэ технологид бүр байнга цаашдаа группээрээ ер нь ойр орхон хийгээд бүр яг өөрийн болгол дадуулах хэрэгтэй юм гэж байна. Энэ бол маш хүчтэй технологи юм байна. Уусаа би нөгөө бэлтгэл урд хийдэг байсан. Бэлтгэлийн ямар нэг арга техникээс юу нойлцоо идэг штэ технологи хийдэг лээсэн. Өнгөрсөн үеэрээ очих өөрийгөө үйл үргэлж цэвэрлэх арга технологи зөндөл хийжсэн. Гэхдээ ер нь л адилхан хүчтэй юм байна. Тэгээд одоо цаашд бол сурах юм маш их байна. Энэ аюу олон технологи бид нар сурсан заасан. Энэснээ цөөхөр хийдэг л хийж байна. Одоо цаашд группээр ингээд байнга нэг нэлээд олон технологиг нь өөрийн болгож хийх хэрэгтэй байна гэж би ойлголоо. Тэгээд багштай маш их баярлж байна. Энэ бол маш үр дүнтэй технологи юм биш үү? Ер нь бол гэдгийг л би мэдэрлээ өөрөө бол. Одоо сая хэдийн хэлээ миний одоо 23 ойр зүрийн өвчин бол ингээд алга болчихж байна. Би одоо нөгөө харилцаан дээр ингээд хүүхдүүд рүүгээ ингээд ахтууд төрөл саданлаагаад спер үсгээд харилцааны юу явуулахад бол их төрөөсөө ингээд сэтгэл завинл ингээд багсаа тэр хүмүүсийн нэг харилцаач гэсэн айгу ихтэйхэн болж байгаа надад бүр үр дүн яг мэдэгдсэн. Өөртөө бүр яг харин спер үсгээл нөгөө нэг харилцаа юу болж байгаа гэдэг яхаа. Тэгээ бид нар ч одоо угаасаа нөгөө шал ондоо одоо бид нэр яалтчгүй бидний сүнс сэрэх ёстой, ухамсар сэрэх ёстой, бид нар өөрчлөх ёстой юмд амьдарч байгаа болохоор хүн бүхэн энэ бол энэ бас зайшгүй бидний өмнөстэй нөгөө хийх ёстой бидний үүрэг гэж би л энэ бодчих. Би энэ сургалтын сонсноор маш их юм судлаа. Тэгээд ийм сайхан мэдлэгтэй мундаг багшаар хичээл заалгаад ийм сайхан хамт олонтой ангитай болсондоо баяртай. Тэгээд
надад хамгийн их таалагдсан технологи бол тэр хайрын технологи. Тэрэн дээр бол ингээд бүр илт мэдрэгдээд сэтгэл хөдлөөд тэгээд тэр болж байгаа үйл явдал нь ихэд ингээд нүдэнд ингээд мэдрэг юугаар харагдаад тэгээд надад бол илт тийм сайхан сэтгэл төрсөн. Хоёрт бас юм нүдтэй ажиллах технологи надад бас их таалагдсан. Миний хоёр нүд нөгөө маш их өөхтэй тэгээд үе байж байгаа улаадаг байхгүй юу. Тэгсэн чи одоо энэ зүүн нүднийх бүр илт мэдэгдээд арилаад одоо тэг өөх нь бол багасж байгаа. Тэгээд өөртөөхдөр бас ингээд хийхэд бол ямар ч байсан ойрын үед хийж байгаа ажил мэдэгдэхүйц ингээд бүтэж байгаа нь харагдаж байгаа. Тэгээ ер нь бол олон технологи байд юм байна. Би зах зохиолсон сурчээ. Тэгээ цаашдаа энэ ангийнхантайгаа хамтраад багшийн хийлгэж байгаа ямыг дагаж хийж байгаа нэлийн олон юм сурч амьдралдаа хэрэгжүүлнэ гэж бодож байна. Сургуульд ингээд хачаад өгдлөө сургууль байлаа. Тэгээд анх болохоор ер нь бол би өөрөө дат хүмүүсийн талаар ном уншдаг болсон байсан яахтай. Тэгээд сүүлийн үед уншдаг одоо сонсдог мөртлөө яг үйлдэл болгож юусаж чаддаггүй. Тэгэл тэр юм хайж авч ирээд энэ сургуульд ингээ хамрагдаж байгаа юм. Тэгээд олон төрлийн одоо технологиудыг одоо суурж авсан. Тэрнээс бол өөрийн болгож авсан гэх юм бол тэр хайрын технологи маш их таалагдсан. Тэрэн дээр бол маш сайхан тийм үр дүн өөр дээр авсан. Ялангуяа одоо нэг хайртай татна одоо гэр бүлийнхаа хүмүүс төр хийсэн тэр хайрын технологи надад маш сайхан мэдрэмжийг өгсөн. Нэгдүгээр хоёрдугаар талаар дээр бүтээгч технологиг би бас ашиглаж байгаа. Өөрийн болгохыг бас хичээж байгаа. Тэрэн дээр бол би бас өсөөрөө 3 спештэй тийм 3 спештэй өнгөрсөн одоо ирээдүйд 3 спештэй тэр одоо технологиг би бас хэрэглэх дуртай. Тэгээд яг та заримдаа бол миний зүгээс дутуу болох юм байх шиг байна. Тэр бол илүү бол сонгоо болоод ингээд энэ зөв суурь тавилтал гэж би ойлгож байгаа. Тэр гадуур явахдаа бол машин дээрээ тэр нөгөө нэг хэвэн үйл явдал гэдэг спирийг үүсгэх хэрэгтэй. Тэрийг бол би бас айтайхан хийдэг юм шиг санагдаад байна шүү дээ. Тэгээ нөгөө хайрын спирийг ялангуяа тэр хайрын спирийг бол би хүн болгоомор одоо жишээ хүнтэй уулзлаа гэхэд тэр дээрээ гэрс ингээд үүсгээд явчихдаг ч юм уу тийм. Ер нь өдөр тутамдаа юм хэрэглэх юмыг би өөр дээр айгүй сайн авч хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Үр дүн ч бас сайхан байгаа. Яа тэгэхээр энэ хичээлийн гол зүйл нь ерөөсөө өөртөө ажиллах, өөрийгөө хангаж харах, өөрийнх нь энэ оролт гэдэг ямар даалгавартай ирсэн энтэй маш одоо хөлтөж ирж байгаа болохоор онол нь надад маш таалагдсан. Тэгээ энэс өвшөө илүү одоо сайн болно гэдэгт итгэлтэй байгаа. Ажил амьдралдаа энэ хэвээр янзын сайхан хослуулаад хэрэглэн гэж бодож байгаа. Тэр гоё амьдралын их усрыг эндээс тавьж амнах гэж ойлгож байгаа. Яаж ажиллах вэ гэдэг энэ агуу одоо нууц технологиг бол сурч авлаа. Сурч авахдаа би одоо өчүүхэн хэсгийг одоо сурлаа гэж бодож байна. Тийм ээ. Өшөө цааш нь одоо энэ технологиг хөгжүүлж чадах юм бол өөртөө бол өөрөө бусад тийм ээ. Орчлон ертөнцид туслах юм боломж байгаа. Тэгээ би өөрийгөө бол ер нь их урталсан гэж боддог. Тэгэхээр миний хийх ажил дуусаагүй юм шиг байна. Тийм ээ. Энэ ертөнцид ирээд нөгөө бурхан надад ямар даалгавар өгсөн тэр даалгаврыг үүсгэх юм шиг байна. Тийм учраас би асар олон хүнд туслаа гэж боддог шүү дээ. Тийм ээ. Тэгээд ингээд одоо би 61 2 хүрсэн ч гэсэн одоо өөрийгөө 62 хүрсэн гэж боддгоо тийм ээ. Яг тэгэхээр би одоо миний оюун санаа бодол сэтгэл мөнхийн залуу өшөө миний сурч боловсруулах хэмжээндээ би энийг сурахаас өмнө өшөө одоо айгүй олон сургалтууд сурсан тийм энэ хүчнийгээрээ би одоо нэгдүгээр өөрийгөө оюун санааны хувьд залуужуулах цаашаа бие махбодож гэсэн залуужуулах ийм эрчвчтэй явж байна. Ингээд багштай байрлалаа хаанч усан энэ амжилттай баярлалаа. Мэдээж бид бурхан даалгавар өгсөн энэ даалгавраа гүйцэтгэхэд бид нар энэ зүйлсэн байна гэж бодчих. За ингээд би өчигдөр хэлэх талбарч байна. Тэр
яваад байна. Тэгээд тэрс томроо тэгээд ингээд хамаг би ингээд арзагцсан юм шиг гэх юм одоо юу гэдэг нэг тийм юм гүгээд жаагаа юм шиг нэг тийм мэдрэмж төрж ин харин авсар маань ингээд татагдаад чангарч юм шиг. Ачи өчигдөр танаа олдоо тасчихсан. Тэгээд нөгөө та нөгөө тоглоом гэдгсэн тоглоом ухраад бараг бүгдийг яасан. Тэгээд хамгийн би болохоор та нөгөө өөрөө хараад засаар байсан боловсон. Тэгээд дараа та нөгөө гэрлэр засаар байсан. Гэрлэр зассан. Тэгээд гэрлэр засаад гэрлэр засчаад тэгээд дараа нь ингээд нөгөө буцаага тоглоулаад үтсэн чинь нөгөө ээжийн тэгээд зориулж исэн үе байхгүй болоо. Тэгээд шууд гоё юм чи өөр ингээд тэр хэсгийн бүхэн байх болцсон ингээд шууд үзлээ. Гоё болсон байсан. Тэгээд тэрийг цэглэж хаад тэгээд багчсан. Тэгээд түүний дараа яг надад төрсөн мэдрэмж бол тэр чангарч чангарсан мэдрэмж. Тэгээд ингээд нөгөө бүх талаараа ингээд би өөрөөсөө ингээд юм гүгээд чаав юм гүгээд гэж ярина да. Энергигээд байгаа шиг тэрнээс чамсаад байгаа. Тийм шаардж босоод байгаа юм шиг тийм болж байгаа. Тэгээд сүүлдээ ингээд нэг нь аавраа мэдэрч хэллээ. Аавраа мэдрээд тэгээд тэр маань яг ингээд бүр хамгийн сайхан засаж байгаа. Яг эндээс энэ хүртэл ийм нэг юм үсч нэг эндээс нэг үзээд ороос энэ хүртэл тийм үзээд ороос энэ хүртэл тэгээд энэ ингээд тэлээд ингээд цаашаа яваад ингээд томроод байна гэж. Зассан болоос ирэлцчих. Ямар ч гэсэн бол яаж үссэн бол бид технологи хийж үтсэн. Саяхан дээр чинь тэгээд тэр юу л яасан бэ? Тэр нэрээ хийж чадахгүй шиг тэгээд яг нь сүнсийн төвшөнд авчиж болсон авчираад тэгээд тэр хүнийг буруутгаж ирсэн бэ. Тэгээд тэрнээ хоёулаа өчрөө олоод жоохон уучлахгүй болсон маягтай болоод тиймэрхүү технологи тиймэрхүү юм аа зассан чинь тэгээд одоо тэр юу байсан бэ? Засагдсан болов уу гэж би бодчихжээ. Тэгээд зурчих шалтгаан тэр байсан бэ гэсэн хамгийн гол зурчих шалтгаан тэрнээс үссэн байх гэдэг л надад тийм мэдрэмж орж ирлээ. Тэгээд яг нэг таны хэлснээр юм хийгээд тэгээд бодвол зурчих шалтгаан болсон чинь хин нэг үнтэй холбоотой байсан байх. Тэгээд тэрнээ ялцаал зурчих шалтгаанаа засах шиг боллоо. Яг нэг аюу хурдан ярьж байгаа учраас жоохон хурд үзэхгүй тийм. Тэгээд